Гэхдээ төсвийн байнгын хороо засгийн газар чиглэл өгөө гэдэг тогтоолыг бол дэмжээ явуулчихлаа. Тэгэхээр одоо процесс яаж явах юм? Ер нь яг санал авсан энэ иргэд өөрсдөө яг үнэхээр одоо автомашиныхаа татварыг 3 дахин нэмэгдүүлээ гэдэг дэрхэж бодитоогоор санал авсан гэж байна. За энэ санал бол одоо 33 мянган хүний санал авснараа их хурлд ажлын хэсэг байгуулагдсан. За 33 мянган хүний саналыг яаж зогдуулсан бэ гэвэл нэг иргэн энэ талаар шүгэл хүлээж одоо бичээд бүгдээрээ саналаа өгье гэхэд бол маш богино хугацаанд цугласан санал шүү дээ энэ чинь 33 мянган иргэнээс ирж байгаа санал бол хамгийн бодиттой санал. За ингээд нийслэл болохоор яасан бэ гэвэл татварыг зарим нэр төрлийн татврын 5 дахин нэмсэн автомашин эрхлэгчдийн. За татвар дор төр оршдгоо гэж ярьж үнэ. Гэхдээ иргэд байхгүй бол төр өөрөө байхгүй, улс өөрөө байхгүй. Иргэдийн санал байхгүй бол энэ төрлийн ямар ч хууль, ямар ч дүрм журм байгаад энэ хүчингүй гэсэн үг. За нийслэл өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд тэр татварыг нэмсэн. Энд хуулийн зөрчил байхгүй байж болно. За тэгвэл энийг нэмэхэд тулд иргэдээсээ санал авах ёстой юу? Ёстой. Энэ бол хуулийн дагуу. Гэтэл энэ саналыг авсан гэж тэд нар тайлбарласан. Хэдэн хүн энд оролцсон бэ? Та түрүү хэллээ. Нийслэлд 900 гаруй мянган тээврийн хэрэгсэл эзэмшигч байгаа. Тэгвэл хэдэн хүн санал хураалтанд орсон бэ? Хэдэн хүний саналаар та нар шийдсэн бэ гингүүт 2 хүн гэж хэлж байгаа. 2 хүн хүний саналаар Улаанбаатар хотод амьдарж байгаа, ирж очиж байгаа 2 сая хүний асуудлыг шийдэж болохгүй. 900 мянган тээврийн хэрэгсэл эзэмшигчийн асуудлыг шийдэж болохгүй. Энэ чинь 900 мянган тээврийн хэрэгсэл гэж байгаа боловч цаана татвар төлж байгаа иргэдийн асуудал байгаа шүү дээ. 900 мянган тэр сая гаруй иргэдийн асуудал байгаа. Энийг 2 хүний асуудлаар шийдэж болохгүй. Тэгвэл энэ өөрөө процессын хувьд алдаатай гэж би үзэж байгаа. Ямар сайтаар хувь иргэн жишээнд саналаа гаргахад 33 мянган хүнийг фейсбүүкээр л бүрдүүлчихэж байна. Тэгэхэд Улаанбаатар хот маань өөрөө ямар том бүтцтэй вэ? Ямар том хэвлэлийн албатай вэ? Өнөөдөр гудамжаар явбал яриа өгөхөд тэрийг хичнээн олон сайт одоо хичнээн олон тэр мэдээллийн хэрэгслүүд хүргэдэг билээ. Тэгэхэд ягаад энэ санал авах тэр асуудлыг хаалттай хийчихэж байгаа. Би л сайтуудаар тэр санал авж яана гэж сонсоогүй. Та нар энэ тухай бас мэдээлэлгүй байгаа өөрсдөө. Тэгэхэд тэрийг тийм хаалттай игээд 2 хүний санал авсан гэдээ яриад байж байгаа нь бол энэ өөрөө хууль зөрчсөн хэрэг гэж үзэж байгаа. Одоо төсвийн байнгын хороо бол шатны хурлын байгууллагууд бол бинийгээ захирдаггүй. Энэ бол гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ Монгол улс бол нэгдмэл улс. Үндсэн хууль дээрээ ч тэгээ заасан. Ер нь хурлын байгууллагуудад тодорхой чиглэлүүдтэй гаргаж байгаа шийдвэр дээр нь саналыг нь авдаг. Аль аль шатны байгууллагууд хоорондоо уралдаатай ажиллах энэ асуудал дээр ер нь та өөрөө ямар байр суурьтай байгаа юм бэ? Яг төсвийн байнгын хороо бол үндсэн хуулийн зөрчил болоо авчих штеп. Бид нар ингээд нийслэлийн иргэдийн хурлын гаргасан шийдвэр нийслэлийн шийдвэр рүү халдаж болохгүй гэдэг юм гэж байна л одоо процесс яаж явах вэ? За одоо процессын хувьд бол энэ бол эргээд нөгөө төрийн алба бол одоо яг үннийг хэлэхэд төрийн ажлыг хөөж ус зүхтэж хийгээд өөрсдөөсөө холдуулж байна. За их хурл бол иргэдийн төлөөлөлчтэй өнөөдөр иргэдийн асуудлыг шийдэх гэж бид нар энд сонгогдсон. Тэгвэл иргэдийн асуудлыг шийдэхгүй за их хурл энэ дээр их гал буучих үедээ энэ дээр хамаг хүмүүсийн одоо хилэн болчих үед засаг руу шилжүүлэх гэдэг байдлаар хандж болохгүй. Энэ бол анханасаа тиймэрхүү маягаар явцсан. Тэгэхээр анханасаа бид нар нийслэлийнхнийг яг газар дээр нь одоо шалгаа тий. Үнэхээр 2 хүний асуудлаар шийднэ гэдэг энэ өөрөө хуулийн зөрчил шүү дээ. Тийм биз дээ. Яаж ч бодоод энэ хаалттай хийчихэд 2хан иргэнээр нийслэлийг төлөөлнө гэвэл болохгүй. Тэгвэл татвар бууруулахыг ч гэсэндээ би санаачлаа л да. Нэг хүний асуудлаар шийдэж хэлдэг. Бид нар татваргүй амьдрээ л да. Тэгвэл нэг хүний асуудлаар шийдэж болно шүү дээ. Тийм биш байгаа. 33 мянган иргэний асуудал уу 2 иргэний асуудал уу гэдэг дээр байгаа. Тэгэхээр их хурл анханасаа энэ дээр ажлын хэсэгч тэр ялгаагүй төсвийн байнгын орон дээрч тэр бид нар яриад байсан тэр асуудлыг гаргах хуулийн гаргалгаагаа л арах байсан. Тэгэхээр хамгийн амар гаргалгаа буюу засгийн газар руу шилжүүлэх энэ гаргалгааг л гаргаж байна. Нийслэлийнхэндээ бас дахиад хэлье, төрийн албаныхандаа дахиад хэлье. Энэ одоо санал асуулгыг ингэж нэр төдий явуулдаг болооч. Нэгэнт санал асуулга явж байгаа бол хэвлэлийнхэнтэйгээ ч гэсэн хамтраад энийг орон нутаг даяар бүх хүмүүсээ хамруулад яваач гэдэг дээр л одоо хүсэлт уриалга гаргаж байна.
Тэгэхээр одоо яг төсвийн одоо хоёр дахь хэлэлцэл рүү шилжүүлээд байна шүү дээ. Тэгэхээр таны хувьд ер нь эх оны төсвийг бас ямар хувьд одоо хэр одоо бодитооцоолтой төсөв орж ирсэн гэж харж байгаа вэ? Нөгөөдөөр бас энэ төсөв дээр одоо хөгжлийн бэрхшээлийн иргэдийн одоо хэр одоо асуудлуудыг бодитоор суулгаж чадсан ер нь хэр төсөв болов гэж та харж байна? За төсөв бол аргачлалын хувьд яг хуучин аргачлалаар явцсан. Өнөөдөр төсөвдөр харьцангуй бас хуучнаа бодвол давуу талууд гарч ирсэн. Гэхдээ аргачлал нь нэг учраас эргээд л энэ дээр бол одоо ялгаагүй алдаанууд гарч байгаа. Дахиад хитрхи дэврүүн хитрхи одоо үрлэгэн байгаад байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод өндөр насны асуудал энэ дээр бол маш хөндөр тусаж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр хэвлэл болгоноор л гарч штэ ард иргэд хэлж байна. Худалдаа аж үйлдвэрийн тэнхэм ажил олгогч эзэдийн холбоо бол 14-өөс 15% инфляц байна гэж байгаа. Монгол банк бол одоо 10% хүрчлээ гэж байгаа. Их хурлаас гаргасан засгийн газраас гаргасан судалгаагаар статистикийн газрын судалгаагаар 10.8% гэж байгаа. Тэтгэвэр тэтгэмжийг юутах харьцуулж нэмэх ёстой вэ гэвэл инфляцтай харьцуулж нэмэх ёстой. Тэгэхэд гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас 10.8%-аар тэтгэврийг нэмж өгөөч гэхэд өнөөдөр 6% нэмж байгаа. За хамгийн гол асуудал таныг бас өсгөж хүндсэнд баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр 400 мянган төгрөг хүрэхгүй мөнгөөр амьдарч байгаа. Нэг хүн хөгжлийн бэрхшээлтэй болоход тэр гэрбүл тэр чигээрээ хөдөлмөр хийх, ажил эрхлэх, сурах, боловсрох эрх нь хаагдчихэдэг. Тэгэхээр тэр хүнийг бусд нь асархад цаг хугацаагаа зориулж ирдэг. Ийм гэр бүл та нар өнөөдөр бодоод үзтээ 400 мянган төгрөгөөр хэдэн төгрөгөөр нь мах авах вэ? Хэдэн төгрөгөөр нь гурил будаага авах вэ? Хэдэн төгрөгөөр нь түлээ нүүрс тог мөнгөө төлөх вэ? Хэдэн төгрөгөөр нь амьдрах вэ? Тэ? Имээ хэдэн төгрөгөөр нь авах вэ? 400 мянган төгрөгөөр амьдарж байгаа тэр ард иргэдийн 110 мянган айлын талаар ерөөсөө дуурайгүй. Айлын талаар маш их одоо хэлсэн боловч төсөвдөр энэ тусгагдаж чадаагүй. Нэг юм ярьдаг халамжаас хөдөлмөрлөө гэдэг одоо бид нар хөтөлбөртэй улс тийм ээ. Гэхдээ үнэхээр бага хэмжээний одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгож байгаа. Тэд нар заавал тэтгэмж хэрэггүй. Хүнд хэлбэрийн хэвтэж байгаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй энэ иргэдийн хувьд бол тэтгэмжийг нь ахиухан болгоод өгөөч. Ядаж тэтгэврийн доод хэмжээнд дөхүүлээд өгөөч гэдэг асуудлыг л ярьж байгаа. Тийм болохоор энэ бол одоо энэ удаагийн төсөв бол хүнлүүгээ чиглэсэн төсөв байж чадсангүй гэж хэлье. За.